Сайн мэцхан нэрхэмнүүд үзэгчтэй үзэгч та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэж байна. Сенсац нэвтрүүлгийн шинэ 7 хоногийн шинэхэн дугаараар энэ цаг бүчид хүрэхэд бэлэн болсон байна. Өнгөрсөн 7 хоногоос эхлэн сенсац нэвтрүүлэг маань шинжлэхтэн шинэ өнгө төрхтөө шинэ найруулгатаагаар та бүхэнд хүрч ирснийг зарим үзэгч маань бол санаж байгаа. За ингээд нэвтрүүлэгтэйгээ хамтаагаараа TV8. Өдөртөө сенсац нэвтрүүлэг үргэлжилж байна. Өнөөдрийн сенсацтай зочноор за үзэгч та бүхэнтэй одоо орой болгон цэгэр дэлгэцээрээ уулздаг. За Royal HD телевизийн хөтлөгч. За хуучин бол UBS телевизээс одоо үзэгч та бүхэн бол сайн мэднэ. За хөтлөгч халиуныг онцлсан байгаа. За тэгэхээр халиун маань өнөөдөр яг одоо Шангрила ресторанд хоол идэж байгаа, нөхөртөөгөө хоол идэж байгаа. За халиуны хувьд бол бас Итали нөхөр авсан. За мөн одоо өмнөх нөхрөөсөө салсан энэ төр гэдэг янз бүрийн сенсац бол маш их байдаг. Тэгээ өнөөдөр бол өнөөдрийн турш халиунаг дагаад бид бүхэн ер нь энэхүү сайхан бүсгүй маань одоо ямар сенсацтай. За одоо энэ сошиал ертөнцөөр гараад байгаа энэ хүмүүсийн одоо бичээд байгаа комент энэ мэдээлэл шар мэдээнүүд үнэн бодит юм уу? Энийг хамтдаа харнаа. Тэгээд хамтдаа халиунагаа яг одоо бид бол хэлэхгүй даах байгаа. Тэгээ нууцаар бичлэг хийхэд бас бэрх байж магадгүй. Ямар ч байсан тэгээд энэ сайхан хөтлөгч бүсгүй өнөөдөр манай нэвтрүүлгийн зочин болж байна. Тэгээ бүгдээрээ хамтдаа харцгаая. Хэрхэн сенсац үргэлжлэх вэ? Хамтдаа үзцгээе. Болор мөнгөн шүүдрийн тусал мэт ариухан байг бидний хайр. Болж бүтэхгүй орчлонд тэмцэж байг бидний хайр. Ээж дээрхлэх үрийн сэтгэл шиг энхри байг бидний хайр. Энгүй энэ орчлонгийн тоосонд мөнх байг бидний хайр хэмээн шүлгэлсэн бүсгүй бол Royal HD телевизээр овоглох болсон нэвтрүүлэгч халиун. Орой бүр телевизээр үзэгч түмэнтэйгээ мэдчилдэг түүнийг танихгүй хүн бараг үгүй. Халиуна яагаад UBS телевизээс гарах болсон юм бол? Ингэхэд халиуна яагаад UBS телевизээс гарах болов? Боломжийн санал аваад ажилласаа урвжээ хэмээсэн сенсацууд түүнээс салаагүй. Хөтлөгч халиун Итали залуутай гэр бүл болсон бай зэрэг түүнийг торсон сенсац баггүй. Сенсац нэвтрүүлэг энэ удаад нэвтрүүлэгч халиуныг нууцхан даглаа.
тэгэхээр манай одоо хөтлөгч халуунаа маань ерөөхдөө интернетээр бол өөрийнх нь Facebook за мөн одоо пэйж хуудас энтрээр хүмүүс ч гэсэн тэгж яриад байдаг бас гадаад найз залуутай болсон гэдэг. Бид бол өдрөөс хойш даглаа тэгээ Шангрила дээр хоол идээд одоо наашаа энэ цайсангийн Home Plaza дээрээс бас хүнсээ зөвлөж явах шиг байна. Тэгээ магадгүй бас нэг найз залуу нэг залуу яваал байна бас Итали залуу гэсэн баг үнэн юм шиг байна энэ сенсац. Тэгээд одоо эндээс хаашаа явахыг бүгд хамтдаа харъя. Ямар ч нэг камертай л яваад байна. Ерөнхийдөө бид нар бол зураг авахд их эвгүй юм байна. Одоо нөгөө өөрсөнд нь хилээгүй байгаа болохоор манай халуунаач анзаарахгүй байна л да. Одоо найз залуу нь бас бидрийг бас нэг түрүү харчих шиг болсон. Нилийн ярхаа бас залуу байна. Ямар ч байсан одоо хаана очих тэр газар нь очиод бид бол нэвтрүүлгээ үргэлжлүүлээд халуунаагийн тухай ямар сенсац байдаг. За тэгээд одоо энэ онлайнаар гараад байдаг энэ олон сайхан асуултуудыг дандрыгаа дуудаж байгаа асуулганда юу ч гэсэн одоо хайшаа явах нь харин хөдлөхгүй л байгаа юм да. За өөртөө сенсац нэвтрүүлэг үргэлжилж байна. Тэгэхээр хөтлөгч халуунаа маань одоо Кристал Тавны 50 Health Center гэдэг иш орцсон юм шиг байна. Алдчихлаа. Тэгээ ямар ч байсан энэ машиныг бол өглөөнөөс хойш даглаа. 0381 гэсэн энэ машинатай л ер нь одоо халуунаа маань найз залуутайгаа ерөнхийдөө Шангрилаар орж хоол идээд за тэгээд дараа нь одоо Home Plaza за мөн одоо бас зөндөө газруудаар явлаа. Тэгээд ерөнхийдөө бол бид бол харагдсан шаш магадгүй. Гэхдээ ямар ч гэсэн энд хүлээж аваад халуунаагаас сенсац нэвтрүүлэгтээ оролцож байгааг нь хэлье. Ер нь бол одоо маань сенсац нэвтрүүлгийн онцлог болоод тухайн зочиндоо өөрт нь хэлдэггүй сенсацийн дагуу бид бас нууцаар дагдаг байгаа. Тэгэхээр нууцаар дагах бол бас ер нь бол болдгоо л баг. Гэхдээ ямар ч байсан халууныг бол өнөөдрийн туршвал нэг айхтар сенсацтай юм болсонгүй. Тэгээд одоо эндээс гарч ирэх нь хүлээцгээе. За тэгэхээр үзэгчтэй манай халуунаа маань уулзцаая. За Самано. Сано. Амралтын өдөр минь. За уучлаарай тэгэхээр сенсац нэвтрүүлэгт өөрөө орлоо. Тэгээ бид ямар ч гэсэн өнөөдрийн турш таныг бас даглаа. Тэгээд нууцаар хийгээд танай найз залууч бол харцсан байж магадгүй шүү. Нэг харчих шиг болсон. Анзаараа. Тэгээд өнөөдөр бас ямар ажил амжуулаа. Бид бас танд ерөнхийдөө бол өглөөнөөс хойш дагахад бол Шангрила орж хоол идсэн. За тэгээд сая бас Home Plaza орлоо тий. Тэгээ одоо гэртээ ирж байна уу? Нөө тий ямар амар яаж мэдсэн. Нууцаар ингээл дагаад нөгөө Facebook-оор Instagram дээр тавьчихсан шүү дээ. Та манай дандрын нөө. За амар болсон юм байна. Facebook Instagram дээр тавьчихсан шүү дээ. Юун дээр Шангрила дээр байна тий. Тэгээд тэр сургаар нааш ойрлоо явж исэн. Хүн биш шүү. Тэгээ бариад авсан байна. За ажил төрөл өндрөө. Сайн ажил амарч байгаа. Тий. За тэгээ манай халуунгийн хувьд бол бас нэг хайхтар сенсац бол нэг өртөөл байдгүй тий. Тийм шүү дээ. Өнөөдөр л харин ингээд дагаад баригчлаа гэх. За тэгээ өнөөдөр бас ажил ер нь хэр бүтэж байна. Амралтын өдөр амралтын байдалтай л яваад байна шүү дээ. Юу амралтын өдөр болохоор тэгэл гэр бүлтэйгээ хамт өглөө бит хоёр өдрийнхөө хоолыг Шангрила орж идчихэд тэгээ Home Plaza-д манайх нэг жижигхэн мууртай 2 сартай тэгээ муурныхаа нөгөө хоол ийсэн авчаал. Тэгэл одоо энэ нөгөө манай гэрийн нэг фитнес центр тийм нөгөө бассейн, жим метр байдаг. Тэгээд ийшээ орж сонирхчаад тэгэл явж байна. Ер нь амралтын байдалтай. За тэгээд бас найз залууч бас уурлах болов гайгүй болов хэлээрээ за ойлгол өдөржин дагсан шүү гэх. За гайгүй хоо. Тэр хүнийг бол бас ингэж дагаж бол болтгүй л байх та. Тэгэхээр манай сенсац бол яг нөгөө хүмүүсийн олонний дунд ингэ яригадаад байдаг сенсацуд байдаг шүү дээ. Энийг олохын тулд ингэ нууцаар таныг дагсан шүү. Уучлаарай. За. За.
За, өдрийн мэнд хүргэе. За өдрийн мэнд ямар амар юм бэ? За тэгэхээр ер нь бол сенсац нэвтрүүлэг маань шинжлэхсэн найруулгатайгаар шинэ өнгө төрхтөгөөр хурж эхлээд 3 дахь дугаарт нь энэ удаад халиунаг онцолж байна. Тэгээд өглөөнөөс хойш дагч чадаагүй ч гэсэн ер нь бол түрүүн манай цуруулах багийнхан болохоор халиунаа Instagram дээр энэ ч явж ингээд зураг тавьчихжээ хэдүүлээ тийш яваад нэвтрүүлгээ бэлтгэхгүй гэхээр нөө тгийгээд бисээ ардаас нь ерөөхдөө хүрээд ирлээ. Тэгээд ер нь дарж ийн гэж мэдв. Гүү, өстө мэдээгүй шүү дээ. Өстө санаанд байсангүй. Ямар амар юм те. Одоо энэ сошиал юу чинь бас амар болцсон юм байна уу? Чекин мекин энтэнд явж байхдаа хийж болохгүй нэ шүү. Дандарт баригдах нь байна. Тэрч урд нь бас нэг газар байсан болохоор арай дотн болохоор бас найзгаа заавал дагч уурахгүй байх гэж бодоод дагчлаа шүү дээ. Зүгээр шүү дээ. Чамаа гэл уурлаа. Бүр амар царай мэрэт явжсэн бол яна хөдөө мөдөнөөс ирж. За тэгэхээр хоёул гол ярианд оръё. Мэдээж сенсац нэвтрүүлгээр сенсацтай асуултуудыг халиунагаас асууна. Хамгийн ихний сенсац бол би бүр анхны сенсацаас нэхлээ асууя гэж бодож байна л да. UBS-ийн нэвтрүүлэгч халиуна боломжийн санал аваад UBS-ээр орхисон гэсэн хамгийн анх сенсац бол халиунаг талаар гарч ирсэн юм байна л да. Энэ тал дээр үнэн бодлоо үнэхээр боломжийн саналыг өөр телевизээс аваад UBS телевизээр орхиж өгөө. За яг ажлын анхныхаа гарааг болохоор UBS телевизээс эхэлж ирсэн. Тэгээ одоо хүртэл би UBS телевизтэй маш их хайртай. Би UBS телевизээс яг одоо нэвтрүүлэг хүртэлгч хүнд юу хэрэгтэй гэдэг бүх юмыг сурж авсан тий. Тэгээ UBS болохоор одоо бидний үлгээр дуурайлал асан мундаг нэвтрүүлэгч нар байдаг. Тэр бүхэнтэйгээ хамт мөрөг зэрэгцэж алхаад одоо энэ салбарт намайг одоо хөтлж оруулсан энэ одоо хамт олондоо тий телевизтэй би маш их хайртай. Тэгээд яг боломжийн санал гэдэг нь одоо яг юу гэсэн үг юм бол арай өндөр цалин амлсан ч гэдэг юм уу те? Тийм юм бол байхгүй. Ерөнхийдөө бол бүх телевизүүд бол одоо юу гэдгийг цалин болвол нэг л хэмжээнд ижлэхэн л байдаг. Нэг нэгнээсээ даваад идэг бол шаардлага бол байхгүй. Тийм тэгээд UBS-ээс илүү цалин өгье те. Наашаа хүрээд ир ч юм уу. Тиймэрхүү байдлаар бол ерөөсөө орхиж байгаагүй. Одоо хүртэл би бас UBS-ийнхэнтэйгээ хамт олонтойгоо сайхан харьцаатай байдаг. Байн уулзч байдаг. Тэгэхээр би өнөөдөр бас халиунагаас сенсац авах учраас гарч ирэхээ өмнө нилээдгүй интернет хуудас суулаа. Хөтлөгч халиуна гэж хайхад бас нэг их гарч ирэхгүй ч гэсэн бас юм байна. Тэгээд эхнээс нь би асуугаад байна л та. Бас нэг асуултанд нэг ийм хариулт өгсөн байсан л та. Халиуна ер нь за мэдээж хөтлөгч сэтгүүлч нэвтрүүлэгч хүмүүс фактлах үе байна. За халиуна хамгийн анхны фактл гэсэн нь болохоор телевизээр хата нүдэ их анивчаад авчиад байсан юм байна л та. Тэгээд нэг хүн уцаар яриад ямар айлгүй юм гэж нэг хэлсэн гэдэг. Тэгсэн чинь халиуна ядраад тийм шиг байгаа гэж нэг хариулт өгсөн гэсэн. Энэ үнэн бодлоо. Тийм үнэн. Би бас яг одоо санаж байна. UBS чинь бас нэлээд том телевиз шүү дээ тий. Одоо нэг шалгуур диктатур их өндөртэй. Тэгээд UBS-ийн эфирээр гарч яхад би угаасаа нүдэ маш их ойрхон завчдаг байхгүй. Одоо хүртэл тийм. Тэгээд тухайд бол ядаргаанд орсон болов өөрөө анзаардгүй байсан. Хүмүүс болохоор ямар их нүдэ завчдгийг гэдэг би. Тэгээд нэг үзэгч уцтаад наад охин чи ямар айлгүй байн нүдэ завчаал тормолцоод байгаа. Гэтэ энэ бол угаасаа би ийм ерөөсөө тэрнээс шайлгүйцэндээ ч юм уу те эсвэл тийм бол байхгүй. Ядарч мадраа тэрнээс тогтсон ч юм байж магадгүй. Ер нь бол айгүй их нүдэ ойрхон завчдаг. За тэгвэл ямар ч үнэн юм бэ? Тэ энэ сасаас хоёулаа камераар орж байгаа 70 осор үнэ ингээд хамт даруулчих. Үнэ би нүдэ ойрхон завчдаг. За дараагийн сенсац нь бол хүүхдтэй холбоотой. За. Тэгэхээр мэдээж халиуна буцхан хөрхөн хүүтэй. За хүүн багтаас зургт үзээд ээжигээ хараад мөмө дада гэдэг гөссөн гэж би сонсон үннуудлаа. Тийм хүүгээ би хүрээгүй байхад анх UBS телевизэд ажилд орж исэн. Тэгээд яг нөгөө хүүхэд хөхнөөсөө гараагүйсэн. Тэгээд нөгөө ээж нь гэртээ байхгүй. Тэгсэрнээ зурагтан дотор нөгөө мөмө идмэр идэг. Тэгээд яг намайг гарч аваад одоо нөгөө эмээ өвөө эдэр нээж нь гарч марч нь гэж хэлсэн юм шиг байна. Тэгсэн чинь урд нь очичээд мөмөд. Тэгээ гойгоод хэлсэн гэсэн. За тэгвэл үнэн гэдгээ харуулъя те. Үнэ. За дараагийн сенсац нилээдгүй сенсац би цуглуулж ирсэн. Одоо ингээ утсан дээр шууд бичээд ирсэн ингээл утснаас хараад. За нэг хэсэг хөтлөгч халуунаг бас хөрөг сүрэнгийн экс нөхөр шинэхэн загварын уурхаачин гам баяр лөө бас нэг залуутай бас холбоод бичиж эхэлсэн л дээ. За тухайн үед би бас нэг нэвтрүүлэгт орж хамааг асууж ирсэн сенсацаар. Гэхдээ энэ удаад бас тэр нэвтрүүлэг үзээгүй үзэгчд бас энэ асуултны хариултыг одоо хүртэл олж чадаагүй. Одоо хүртэл бас хайтан дээр заримдаа бичигдээд явагдаад байгаа л дээ. Энэ үнэн бодлоо.
Энэ бол ястай худлаа тийм байхгүй. Би тэр Ганбаяр гэдэг хүнийг танихчгүй, ерөөс амьдралдаа уулзчихж байгаагүй, ерөөс амьдрал нь харчиж байгаагүй хүн. Яагаад тэгэж холбосон гэхээр одоо тэр нөгөө тэр Ганбаяр гэдэг одоо миний сонссноор биш тэгээ Ганбаяр гэдэг хүний одоо өмнөх нэр нь бас надтай адилхан нэртэй бас UBS телевизэд ажилладаг байсан гинэ. Тэгээ UBS телевизэд байсан хөтлөгч гэхээр одоо хүмүүс намаа гэж бодоод идэг. Тэгвэл тийм бол ерөөсөө биш. Тэр хүний ерөөсөө огт танихгүй ямар ч холбоогүй. За тэгвэл энэ бол худлаа юм байна. Худлаа өстой худлаа. Яс энэ талаар сонсч байсан байна. Яг UBS телевизийн харьяа нөө UBS Music талиуна гэж хөтлөгч байсан. Тэрний бас урдны найз залуу гэж би бас сонссон. Тийм гэсэн харин. Хоёрыг андуурсан. Одоо андуураад байгаа байхгүй. Ягаад гэхээр олон жилийн дараа энэ яригдчихэж байгаа учраас UBS гэхээр одоо саяхан болохоор намаа гэж бодоод байгаа. Тийм маш том андуурал болсон тэр бол биш. За худлаа юм биш үзэгчтэй. За дараагийн сенсац. За мэдээж халуунагийн тотны найзуудын нэг бол яхаарахгүй одоогийн маск продакшны жүжигчин хуучин бол Sound of Kiss хамтд байсан. Золог бол яхаарахгүй нэрлэх байх гэж бодож байна. За тэгээд хэсэг практикс найзууд нийлээд бас нэлээд шоун дээр задгаа авдаг сорголт уулдаад байгаа юм да. Тэгэл сайтуудаар маргаас нь fight party болдог ч юм уу эсвэл тэрний нэг өөр нэг янз бүрийн пари болсны дараа хөтлөгч халуунагийн найзуудын задгааралт энэ төр гэл тийм мэдээ гарчаад байна л да. Энэ тал дээр Гэхдээ яг мэдээж залуу хүмүүс юм чинь тий. Тэгээд найз нөхөдтэйгөө гарч орох энэ тийм зохион байгуулагдчих байгаа гоё арга хэмжээнүүд дээр гоё соёлтой оролцох тиймэрхүү байлгүй яг бид нар угаасаа залуу хүмүүс тий. Тэгээд дээрэс нь бас хийж бүтээх юм хийж бүтээгээ явж байгаа бас өөрсөндөө зориулах цаг зав бас зориулах үед бас зориулна. Түүнээс өдөр алгасгүй шоудаац ч гэдэг юм уу тий. Тиймэрхүү бол байхгүй. Гарах үедээ бол угаасаа гарна. хаяа нэг fight silence ч юм уу тий. Тийм томоохон арга хэмжээнүүд дээр очих үедээ бол мэдээж очино. Тий. Тэнд бол нэг буруудах юм. Тэгээ одоо энэ дээр би ямар тамга дарахыг мэдгүй болчихлоо л да. Үнэн гэхгүй худлаа гэхгүй. Гэхдээ энэ одоо байх л ёстой. Байх л үнэнгээ дарчих. Задгаар нь гэхэр чинь бас амар замбраагүй тал руу болчиход байгаа байхгүй. Яг хаяагаар шоудгүй гэдгээр навчих ойлоо тийм. Угаасаа тий. За тэгвэл үнэнгээ дарчих тий. За баярлалаа. За дараагийн сүүлийн үед бол хамгийн их шугаан тариад байгаа сенсацыг би одоо асуух гэж байна. Хөтлөгч халууна харийн залууг нөхрөөрөө сонглоо гэсэн мэдээ бол яхаарахгүй сүүлийн үед хамгийн их явж байгаа сенсац л да. Одоо хамгийн халуухнаараа байгаа сенсац гэх юм уу? За энэ тал дээр үнэн үү худлаа юу? Гэхдээ энэ бол өнөөдөр дагаад бол нэг юм бол ажиглагдлаа. Үнэ тий та нар өөрсдөө дараасаа баахан хамт явж байгаа барьсан байж тээ. Тий үнэ. За үнэн. За тэгээ баг зэрэг танилцуулч л да нэгэнтэй хоёул болсон. Манай хүн бол Итали улсын иргэн байгаа. Тэгээ Монголд бизнес эрхэлдэг. Тэгээд бид хоёр одоо хамтдаа жил болж байна. Тий. За тэгвэл бас яг энэ сенсацыг дагаад нэг сенсац бас сайтн дээр гарцсан байсан нь хөтлөгч халууна баян нөхрийн хамтаар гадаад орнуудаар аялсаар дуусахгүй байна гэсэн бас нэг мэдээ гарчиж одоо би энэ хараа сууж байна л та. Чи өөрөө ч харж болно. Хөтлөгч халуун баян нөхрийнхөө хамтаар ингээд гарцсан байгаа байхгүй юу? Тэ? Аялсаар хамтаар аялсаар гэсэн байгаа. За энэ л дээ. Нөхрийнхөө гээд яг албан ёсоор бас суугаа гэрэлдээ батлуулсан юм бол байхгүй л байна л да. Яг одоогоор бол найз залуу гэж явна. Тий. Тэгээд яг уу гадаадаар гэх юм бол манай хүн бас нөгөө өөрийнхөө Монголд ажиллаад амралтынхаа хугацаагаар бол гадагшаа төтгшөө явдаг. Тэгээ миний бас амралт энэ төр таарах юм бол хамт явж бол таардаг. Тийм баян энэ төр хүн бол биш ээ. Тийм. Жирийн л залуу. Энэ л байдаг. Тийм. Яг гадаадууд чинь жирийн амьдрал дээр айгүйх аялж зугаалдаг. Одоо монголчууд одоо жишээ нь айгүйх нөгөө нэг гангалж ховц цунар тэгээ машин тэрэнд айгүйх мөнгө зардаг. Гадныхан болохоор зөвхөн юм үзэж харах те эрүүл мэндэд илүү анхаардаг юм болов уу гэж би ажигласан. Тэр үүднээсээ бол юм үзэж харахтаа бол одоо юу гэдгийг цалин мөнгөө цуглуулд юм уу те тэгдэм байлаа.
За одоо би хөгжилтөөч гэх юм уу нэг бас битсэн байсан сенсацийг асуух гээд байна л та. Халуунаад зарим нэг сайтныхан өгсөн юм уу хин өгсөн мэдэхгүй янзх халуунаа гэдэг хож өгсөн юм байна. Тэгээд янзх халуунаад харгалахаас айдаг гэсэн бас мэдээг би асуунсан л та. Энэ тал дээр бас ямар хариулт өгөх бол. Энэ хочид сайд майтыг л өгсөн баг. Тийм багасаа магасаа тийм тоол байгаагүй. Тийм эмхтэн бас нугасаа таргалж хөвшөрхөөс угаасаа айдаг. Тийм одоо ч айдаг. Байнга жин дээр гараад зогсож жингээ үзэстэй. Жохон их хэтрүүлээ эзчгэрээ яна хэд болчихжээ гэл тэгээ үздэг. Угаасаа айдаг. За тэгвэл хоёулаа энэ саяны сенсоос сүүлийн асуулт байлаа. Тийм ч албан ёсоор камер руу гарч байгаад үнэ ингээд хамтар. Үнэ би айдаг. За баярлалаа. Тэгээд ямар ч сан өнөөдөр сенсац нэвтрүүлэг хөтлөгч халуунаг сонгоод найзгаа сонгоод бас хэллүүгээр дагсанд бас нийт сурвалжлах багийнхаа хамт олонны өмнөөс болон үзэгчдийн өмнөөс хүлцэл өчөө уучлаарай. Бас зөвшөөрлгүүд авах чинь бас болохгүй л ахalta. Аха за. Зүгээр. Ер нь тэгээд ингээд урд нь хэр их папарацд ер нь өртдөг байсан бэ? Сайтныхан бол магадгүй авдаг зургийг дарддаг баг. Бид нар болохоор өнөөдөр бичлэг хийж явлаа л да. Ер нь бол бичлэг энтер хийж явж байгаа гоод сенсац анхных нь болж байна. Тэгээд сайтын болохоор энэ том арга хэмжээндээр угаасаа очсон хүмүүсийн зургийг аваад идэх шүү дээ. Сая найз залуу бол зүхтаал машин руугаа түрүү яг машин руугаа явжсан камер харангуутлаг зогсцоо. Тийм үү? Машин руугаа явахгүй цаашаа явахгүй зогсцоо. Тэгээд гайхсан байгаа. Тэгээд бид жоохон найрсан чинь ингээд машин руугаа яваад орчлоо л доо. Тэгэхээр бас нэлээ ойлгуулж хэлээрээ бас ийм нэвтрүүлэг байдаг юм байна гэдээ бас ойлгуулж хэлээрээ. За тэгээ гайг бахоо. Дараа бас магадгүй халуунаа дараагийн сенсацд өртөхөд сенсац төрлөг бас энэ хүчин арга байдлаараа дагаад явна бас цухтаад уцмцсан авахгүй алгуулчих юм шүү дээ. Одоо ер нь айгүй хашир үзнэ. Чамайг ер нь хаана явж нэтрэгээ залгуу хийхгүй. За тэгээд сүүлийн үед нэгэн тулцных ажил төрөл нь ямар байна? Одоогийн байдлаар мэдээж 100 болж байгаа учраас сайхан амралтын байдалтай байгаа гэж бодож байна. Тийм ерөөхдөө амралтын байдалтай байгаа. Тэгээ одоо 9 сараас ер нь бүх хэмжээ игдрээд эхэлдэг шүү дээ. Тэгээл чигдрээд эхлэх байх маа. Би бас одоо ондоо амралтаа гэр зураа. Тийм хүүтэйгээ тэгээд гадуур дотор явсан шигээ тэгээд байж байгаа да. За төсөлд үзэгчтэй хандаж бас юу гэж хэлмээр байна. За одоо юу хэлэв дээ тий одоо наадам дууссан байна. Одоо 9 сар гээд бүх хэмжээ идэрч байна. Тий наадмын дараа намар бүгдээрээ маш сайхан баярлцгаасан бах огдоо бүгдээрээ ажил амьдралдаа сайхан хараад хичээцгээе. Тий дор бүрнэ. За баярлаа. За баярлаа. Ажил амжилт хүсье. За. Сенсац нэвтрүүлгийн энэ 7 хоногийн шинэхэн дугаар энэ төрөд өндөрлөж байна. Нэвтрүүлгийн туршид бид бүхэндээ хамт байсан эрхэм үзэгч та бүхэндээ маш баярлалаа гэж хэлье. Эх 7 хоногт илүү шинэ, илүү соргог, илүү шууган тарсан сенсацтай зочноор иргэд уулзах болно. Тэр болтол түр баяртай.